энэ саруудад мэдээж хүмүүс маань говь хээр бүс зам хангаа нутгуудаар аялаад зугаалаад ирдэг. За энэ тохиолдолд хортой могонд хадгалах тохиолдол бас нэлээдгүй гараад идэм байлээ. Тийм учраас би хортой могоо, хоргон могоог хэрхэн яаж ялгах вэ? За хэрвээ та ямар нэгэн тохиолдолд хортой могонд хадгалах юм бол сүнслэг арга чаргын талаар бас жоохон ч гэсэн нэмэр болох юм болоо гэж бодоод мэдээлэл өгье гэж бодсон юм аа. За хортой могоо, хоргон могоо хоёрын ялгах нэг хэд хэдэн шууд ингээд хараад ялгах хэд хэдэн ялгаа байд юм байна. Хортой могоо болохоор өөрөө юм бамбаа оршорт буюу манай Монголд төвчлэн тохиолддог маш хортой могоо байдаг. Энэ могоо болохоор толгой бие хэсэг ингээ ялгагддаг. Бие хэсэг нь урт толгой хэсэг буюу гурвалжин том те толгойтой могоо харагдаж байгаа бол энэ бол хортой могоо байд юм байна. Хоргон могоо болохоор бие толгой нь ялгахдаггүй яг л нэг л юм урт те толгой хэсэг нь яг биетэйгээ ижилхэн байгаа бол энэ бол хоргүй аюулгүй могоо байд юм байна. Хар ирээн шаргал ирээн өнгөтэй байдаг учраас хаагур юунд явж гин говь хэсгээр явж гин хангаа хэсгээр явж гин гэдгээр шалтгаалаад орчноос шалтгаалаад айгүйх өнгөө хувиргадаг ер нь мэрийн шаргал могоо байд юм байна. Тийм учраас нөгөө хүмүүс мэдхгүй орчныхоо өнгөтэй ингээ хувьсчдаг учраас анзаарахгүй байдлаас болоод хатгуулах тохиолдол маш их гардаг юм байна. Мөн бамбаа оршорт буюу хортой магаа нь хамрынхаа одоо хэсэгтэй юм хоёр сүвтэй байдаг учраас тэр хоёр сүв нь ингээд орой үтж маш сайн мэдрэмтгий байдаг учраас харахуш нь ангаа идэм байна. Тэгэхээр харахуш нь хүмүүсийг бас унтчих хооронд бас ан хийдэг болохоор унтчих татгуулах тохиолдлууд аяах гардаг гэж байна. Тийм учраас бас энэс болгоомжлоорой гэж одоо сануулмаар байна. Нүд нь хортой могоноч юм нүднийх нь дундах хар нь юм зураасан буюу босоод зураас хэлбэртэй байдаг бол хоргоо могоо бол юм дугуй хэлбэртэй байд юм байна. Хортой могоо л ингээд тантай таарлаа гэж бодоход ямар нэгэн байдлаар өөрийгөө хамгаалах буюу эсэргүүцэх үйлдэл үзүүлэх гээд ингээд чимээгүй хөдөлгөөн удаашарж байгаа довтлох буюу өсрөх тийм үйлдэлүүдийг хийдэм байна. Хоргоо могоо л ерөөсөө хүнд дэмсэргүүцэл үзүүлэхгүйгээр өөрийгөө аюултайгаар мэдрэх юм ашиг цухтаадаг буюу холдож явдсан байна. Энэгээс өөртөл зан характерын хувьд хүртэл хортой хоргоогоор ялгаатай байд юм байна. За ихэвчлэн Монголын маань яг аль хэсгүүдэд энэ хортой могоо гэдэг вэ гэхээр дорнод, дунд говь, говь сумбар, өмнө говь, дорн говь, сэлэнг одоо бид нар 100 айгуух сэлэнг явдаг те хинтээ Төв аймаг зам хадрахаг газруудаар хангаан бэлчээрийн хадрахаг газруудаар энэ хортой могоонууд ихэвчлэн байд юм байна. За энэ газруудаар энэ нутгуудаар явж байхдаа те могоон татгуулах үе. За хэрвээ ингээ холдох юм бол хортой могооч өөрөө урдаан хоёр шүдтэй байд юм байна. Хоргоо могооч юм бол шүд байхгүй. Тэгэхээр хоргоо могоог ялахад бол ер нь амархан ингээ шууд гамбар шууд ингээ зүсэлт хийгээд ингээ амаараа зүсэн сорч хорыг гаргана гэдэг нийтлэг хүмүүст ойлголт байгаа гэдэг. Энэ бол бас аюу аюултай буюу бусад хэсгүүдэд бүр хорыг нь тараах магадaltaй байдаг учраас шууд тийм зүсэлт хийхээс бас болгоомжлоорой гэдэг зүйлийг бас одоо сүнслэг утга учраараа зөвлөгөө өгье. За мөн хамгийн ихэнд бол хорыг нь гадагшлуулах муу мухай зүйлийг одоо тэр муухай энергийг нь өөрөөс нь гадагшлуулахын тулд хайрах чулууг шахан тосорч мушаар тосорч муу тослоод халуун гал дээр халааж агаад халаасан халсан улаасан хэсгээр нь яг тэр хазуусан хэсэг дээр нь тавьдаг. За тэгэхээр бас тэр сүрэг энерги хорны энерги нь одоо дарагдаад багасч өгдөг. Хөрс шорон дээр чиглэг хөрс шорон дээр газар ингээд шууд атгуулсан хүнийг ингээд биеэр нь хөвтүүлэх, суулгах, хөлөөр нь гიშгүүлэх зам хөрс шороо буюу чиглэг шороогоор одоо гарыг нь биеийг нь ингэж булах хөрс шорооны энергийг одоо тэр хор муу мухай зүйл хөрс шороонд газар шороонд шинг гээд хилээ залбираад ингээд нүцгнээр нь ингээд шороон дээр хөвтүүлэх. Одоо ер нь ганцхан могоо биш хортой амьтнаар хатгуулсан тохиолдолд домдог Монгол арга байдаг. Энэ юу гэхээр галын үнсийг аваад хилэн дээр нь тавьдаг. Энэ нь болохоор одоо муу мухай зүйлийг биеэр нь оруулахгүй, сүнс рүү нь оруулахгүй хамгаалж өгч байгаа гэсэн утгатай. Хамгийн одоо нийтлэг нэлийн одоо хүчтэй аргуудын нэг бол амь насыг хамгаалах тарин орж өгдөг. Амь насыг одоо тэ хамгаалах буюу муу мухай зүйлээс холдуулдаг. Устаа аяг руу ингээд шившээд муу мухай зүйл холдоосаа, аюул холдоосаа, сүнс нь хамгаалагдасаа гэдэг ингээд дотроо залбираад тариныг ингээд ус руу уншиж агаад тэр усыг ингээд уулгах, таринтай ус уулгах үед бол бас биеэс хор гадагшилдаг муу мухай зүйл одоо холцор сүнслэг арга чарга гэдэг бол бас нэмэр болдог учраас та нартай болгоомжтой андараа хэрвээ ийм зүйл болвол бас анхаарчдын аргуудыг хэрэглээрэй гэдэг зүйлийг зөвлөе гэж бодсон.